За сайн байна уу юм захирлаа. За танаас нэг асуулт асууя. За ер нь хүмүүс тархиа яаж илүү ажилуулах вэ? За энэ асуултыг тавьсанд бас баярлалаа. За тэгэхээр хүний бие махбод хөгшөрдөгтэй адилхан тархи бас хөгшөрдөг. Хэрвээ бид нэр булчингаа ажилуулахгүй бол хөдөлгөөн хийхгүй бол хүний махан бие сулардаг, булчин сулардагтай адилхан хүний тархины үйл ажиллагаа ч гэсэн сулардаг. За тархины үйл ажиллагаа суларснараа насны эцэст хамгийн аюултай зүйл нь маш хурдан мартамхай болдог. Тэгэхээр маш олон хүмүүс илүү идэвхтэй амьдарч, илүү залуу байж, илүү урт насалж, тэр үедээ бол сарвал ухаантай байхыг хүсдэг. Тийм учраас одооноос эхлээд бид нэр насны эцэд одоо айхтар энэ ой тогтоолт мууддаг, орон байраа санахаа байдаг, бүр хүн хэлбэрлөө ордог ийм өвчнөд байдаг шүү дээ. Тийм зүйлд өртөхгүй тулд өнөөдрөөс эхлээд бид нэр тархитайгаа ажиллах хэрэгтэй. За маш олон хүмүүс л махан биетэйгээ ажиллахыг маш сайн мэддэг боловч тэр олон тархитайгаа ажиллахыг сайн мэддэггүй. Тийм учраас тархинд одоо муу нөлөө үзүүлдэг ихлэ хүчин зүйлүүдийг би та бүхэндээ хэлье. За нэгдүгээрт бол хэвшмэл, тогтмол байдал бол тархинд маш муу нөлөө үзүүлдэг. Өөрөөр хэлбэл та нэг сурсан зүйлээ, нэг мэдсэн зүйлээ, нэг эзэмшсэн мэрэгжлээ ч юм уу те зөвхөн яг тэр чиглэлээрээ ажиллаад өөрчлөлтөнд бэлэн биш байгаад байх юм бол энэ бас тархины үйл ажиллагаанд их сөргөөр нөлөөлдөг. Ерөөсөө дадал болсон зүйлээ хийгээд байх юм бол энэ тархины чадамж сайжирдаг. За дараагийн нэг муу хүчин зүйл бол амьдралын буруу хэм маяг. Тэгээ мэдээж одоо хүний амьтналыг бий илүү эрүүл сарвал байж ээж оюухан бас сарвал байдаг. Эрүүл бид сарвал ухаан оршин гэж монголчууд ярьдаг. Тийм учраас бол энэ одоо амьдралын хэв маяг гэдэгт бол зөв амьдралын хэв маягийг өөртөө төлөвшүүлж, унтах үедээ унтаж, сэрэх үедээ эртгэж шиг сэрэж, за хөдөлгөөнтэй байх үедээ хөдөлгөөнтэй байж, бие бас сайн хөдлөж байх юм бол тархины энэ одоо нейронуудын хоорондын холбоосуудыг сайжруулах. За мэдээж энэ дотор бол эрүүл зөв хооллолт гээд за ус уух те шингэнээр өөрийгөө хангах ингээд олон зүйлүүд одоо ордгиймаа гэж та бүхэндээ дуулгая. За одоо ингээд тархины үйл ажиллагааг илүү сайн байлгахын тулд шууд ажиллах нэг зүйл бол юу гэхээр ном уншиж сурах хэрэгтэй. Одоо л бид ном уншихаа байчаад байгаа. Тэгээ ном уншин тогтож мэдээллийг авч сурах нь их чухал. Яг тэгвэл өнөөдрийн энэ сошиал медиад бол хүн тогтож нэг мэдээллийг удаан авч чаддгүй. Маш хурдан анхаарал нь сарндаг, маш хурдан нэг мэдээлэлээс нөгөө мэдээлэл өсөрдөг. Ингээд хүний тархинд юм хаос замбраагүй байдал үүсч идэг. Хэрвээ та яг нэг номыг, чигсэн номыг аваад ингээд унших юм бол таны тарих тогтож ажилдаг, дээрээс нь таны анхаарал төвлөрж ажилдаг. Тийм учраас таны анхаарал төвлөрөөд ирэхээр тархины үйл ажиллагаа сайжирч идэг. Тэгэхээр бол одоо энэ цаг үеийг ашиглаад бид номуудаа аваад унших хэрэгтэй. За миний бие бол 2020 онд бүтэн энэ жилийн хувьд унших номоо битүү одоо номын центраас тусгаалan энэ нэг хэсэг газар байрлуулад тэгээд тэр номноос энэ жилийн хувьд унших номоо тусгаарлан байрлуулад тэгээд тэр номноос аваад ингээд уншаад ингээд өөрийнхөө тархийг дасгалжуулан явдаг. За дараагийн нэг арга бол зүүрт цэвг чэйжлэх, эсвэл шүлэг чэйжлэх. Ер нь бол дэлхийн энэ маш юм оюуны өндөр чадвартай, IQ өндөртэй хүмүүс бол бас урлаг соёлыг их ойлгодог, утга зохиолыг их ойлгодог, энд их ойрхон хүмүүс байдаг. Тэр хүмүүс бол маш өндөр IQ-тай байдаг. Тийм учраас бол бид нэр одоо сайхан домог байж, зүүрт цэвг байж, ер нь зүүрт цэвгийг маш сайн чэйжлэх юм бол ярианы баялаг их сайжирдаг, хилзүүн баялаг их сайжирдаг, элдэх чадвар их сайжирдаг, тий хүнтэй харилцан ойлголцоход их сайжирдаг олон давуу талууд байдаг. Тийм учраас өдөр болгон нэг шин зүйлийг сурж явах нь их чухал байна. Ер нь тархины үйл ажиллагааг сайжруулах нэг чухал арга бол өдөр болгон. За өдөр болгон биш гэхэд 7 хоногт нэг удаа шин зүйлийг сурах нь их чухал. Өөрөөр хэлбэл урд өмнө та хийж байгаагүй ямар нэгэн шин зүйлийг хийх нь чухал. Магадгүй энэ цаг хугацааг ашиглаад бид нэр хэл сурж болно. Ер нь бол хэл сурна гэдэг бол тархины эд эсийг маш сайн сэргээж өгдөг, хоорондын уялдаа холбоог маш сайн сайжруулж өгдөг, ой тогтоолтыг маш сайн сайжруулж өгдөг. Одоо синхронны орчуулга хийдэг хүмүүс байдаг. Тэд нар бол синхронны орчуулга хийж яхад бол маш хурдан тарих сэтгэдэг, тархины хоорондын нейроны холбоосуудын хурд нь маш их хурдсдаг. Тийм учраас бол ой тогтоолт их сайжирж идэг. Тэгэхээр та бас одоо нэг шин зүйл сураад энэ цаг хугацааг ашиглаад хэл сурах нь бол таны тархины үйл ажиллагааг сайжруулахыг давуу талтай. За дараагийн бас нэг онцгой аргаас та бүхэндээ хуваалцсан. Энэ бол миний маш их хэрэгэлдэг арга. Гэхдээ энэ аргыг би олон жил ингээ хэрэгжилж эхэлсэн боловч энэ бол Пифагорын арга байсан гэдгийг би саяхан мэдлээ.
Яагаад гэвэл одоо миний бие ямар арга хэрэглэдэг вэ гэхээр өдөрт болсон үйл явц өдөр өглөөс ирээд 5 цагаас ирээд орой одоо унтах хүртлээр бүх одоо болсон процесс, үйл явц, харилцаа бүх зүйлээ эргэж сандаг. Орой унтахаас өмнө дүгнэлт хийдэг. Өнгөрсөн өдөртөө дүгнэлт хийдэг. Тэгээд тэр дүгнэлтийг хийхдээ олвол одоо жишээл ямар нэгэн уулзалт, ямар нэгэн харилцаанд орсон, ямар нэгэн асуудлууд үүссэн болвол тэр дээр өөртөө дүгнэлт хийгээд болсон цаг мөч олгоор санахыг хичээдэг. Ингэснээр бидний тархийг маш сайн дасгалжуулж өгдөг. Энэ онцгой арга байдаг. Тэр энэ аргыг бас та бүхэн бас ашиглаж болно. За дараагийн арга бол одоо интернетэд бол маш олон ийм аргууд байж байна. Өөрөөр хэлбэл ямар нэгэн дасгалууд хийх тусдаа бүр аппликейшнуд байгаа. Тархийг дасгалжуулдаг, IQ-гийн чадварыг сайжруулдаг, ойтох тогтолцоог сайжруулдаг ийм дасгалууд байдаг. Тэгэхээр тийм дасгалуудыг хийж болно. Тэгээ би сүүлийн үед одоо миний хийж байгаа нэг дасгал бол 2 гараараа нэгэн зэрэг зурах. Ийм дасгалыг хийгээд байгаа. Тэгэхээр та үзэг бариад хоёр гартаа хоёуланд нь үзэг бариад ингээд нэг гараараа тойрог нэг гараараа гурвалжин зурах хэрэгтэй. Гэхдээ яг зэрэг тойргоо зураад гурвалжингаа гэж зурхаад энэ тархины 2 тасмыг олвол зэрэг ажиллуулж өгдөгөр явах давуу талтай бас нэг ийм арга байна гэсэн үг. Тийм учраас бол бид нэр шин зүйлийг сурах, шин аргуудыг нэвтрүүлэх, тархитаа бүр зорин, тусгаалan, чиглэн яг тархитаа ажиллаж чадах юм бол бид нэр тархиа хөгжүүлэх, оюун санаагаа эрүүл саруул байх, мөн одоо ойтох талдаа сайжруулах, за ингээд нас ах тусам илүү одоо тархины өндөр чадамжтай байж та ямар ч хэлсэн эрүүл биедээ саруул ухааныг оршоох ийм боломж байна. За баярлалаа. Бидэнд маш өнтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа. За баяртай.